Зөвхөн нэг тийм баал юм гэхгүй те ойрхон бас хайнаа майнаа ч юм уу те. Зихний болцоон дээр ууш байгаа юм чинь шинэ. За нэлийн санаа явцсан. Чим байна уу? Наасаа юм баг гэдэг. Тэгээд 5 сарын 1 буюу сохор болцооны нэвтрүүлэгт орж байна. Тэгээд одоо ямар охинтой томжуултгээ хэдүүлээ бүгдээ харцгаая да. За. Ямар төрлийн яг яг ийм охинтой өршөндөө гэж бодсон юм бол байхгүй л дээ. Тэгээд хүн болгоныг өөр өгдөг, татгадах юмнууд нь өөр өгдөг. Тэгээд ер нь бол мэдээж шууд сэтгэл мэтгэл гэж байх мэдээ царай харна. Хажууд гоо чимэг болоод явж байгаа гоё. Ер нь даруухан мөртлөө өөртөө маш ихтэй өөрийнхөө байр суурийг мэддэг тийм охтууд ер нь ихтэй. Дараахан мөртлөө галзуу. За намайг Солонгоо гэдэг. Би одоо 20 настай. Тэгээд Токиод их сургууль сурж байгаа. Одоохондоо корона гэдэг Монголд очсон. Намайг Мишель гэдэг. Би одоо Америкийн Сан Франциско хотод fashion design чиглэлээр сурж байгаа. Тэгээ амралтаараа Монголдо ирсэн байгаа. За Сэмэноо намайг Гомарл гэдэг. Тэгээд гоо эсвэл марлаа гэж төснөрөө дуудаж болно. Өөрөг чинь гэдэг. Намайг X гэдэг. Одоохондоо нэрээ төрдөө нууцлаа. За. Тэгээд одоо нэг компани ерөнхий менежер ажиллаж байгаа. Тийм. Тэгээд ер нь чөлөөт цагаараа жимд дуртай, спорт, ер нь бол спортлог гэж хэлж болно. Тийм. Сайн байна уу? Сайн уу? За сайн уу. Намайг Намуухан гэдэг. Монголд коронавирус болоод ирсэн байгаа. Оюутан юм уу те? Монголд их сургуулаа төгсчөө дахиад одоо Хонконгод сурдаг. Магистр уу? Магистр биш дахиад өөр агарын тээврээр сурдаг. За сайн байна уу? Намайг Намун гэдэг Солонгос сурдаг оюутан байна. Намун гэсэн үү те? Номоо. Хэд настай вэ? Нас эвтэн он настай л гэж нэ. Ойлоо чи энэгээр л холбогдох хэдэн дотор гол мэдээлэлтэй чинь шүү дээ тий. Ингээ харин нослог ярилцгаа ш. Хоёулаа зэрэг хэлчихээ л дээ. За 1 2 3 22. За нэлийн санаа явцсан гэдэг юм хэлчихё. 19 настай. 19 настай? Тийм. Насаа одоо хэлмээргүй, насаа ер нь хэлдэггүй. Хэлчихье. Энэгээр л яг хоёулаа бие биенээ дүгнж байгаа болохоор хэлхий явсан дээр. Тэнийх аим бас хөгшин биш ээ. 25 дотор байгаа юу? Байгаа. 24 дотор байгаа юу? Ер нь тэр дотроо бодч болно. Одоо 18. Чөлөөт цагаар юу гэдэг вэ? Юун сонирхолтой вэ? Тэгээ ер нь бол чөлөөт цагаараа яг fashion sketch хийгээд зураад тэгээ дуу сонсоод тэгээ тэгж өнгөрөх туртай. Тэгээд спортын хувьд гээл би усан сэлэх туртай. Кино их үздэг. Хайдаа зураг их зурдаг. Сэлэх их туртай. Багасаа сэлдэг гэсэн. Тэгээд Спортоор ер нь хичээл ер нь урлаг бүжиглэх ер нь хийдэг дуртай. Жимддэг үү? Жимддэг үү? Үгүй гэхдээ яг одоо яг жимэнд яг орохыг хүсэж байгаа. Зөв. Өөрөө жимэр хичээлт юм уу тий? Тий хаяа сонирхтой. Та одоо ер нь яг фитнес центрт явна гэж бодож байгаа. Дуулаач юм мэрэгчлээ. За. Хөл өмг тоглодог. За. Хятадын шинжээний дээдл ихт тоглодог. За. За тийм. Аюу сонь юм. Зэрэгтэй. Гоё л шүү дээ. Аялах туртай. Аялах туртай. Олон газар үзэгчнүүд талих туртай. Олон хүмүүстэй танилцах туртай. Нээлттэй төрлийн юм байна тий? Нээлттэй төрлийн юм гэж болгож байна. Тийм, ер нь аль нээлттэй төрлийн. Тийм. Царай харахгүй танилцсан гэдэг бас хэцүү юм байна. Яг ямар хүн байгаалаа, ямар хүн алдкаатай байна. Ямар хэцүү юм бэ те. Амар хэцүү юм байна ингэ сонгох. Үнэхээр хөв тавилан гэж байдаг бол. Хөл өмг тоглолдог. Дөрөвдүгээр дугаар Намуухан. Жохоо юу хүчтэй нэг тийм амирыг хүчтэй хөл өмг тоглолдог хүмүүсийг ер нь би мэдж байгаа шүү дээ те. Ингээд л та муухай юм бол амар хүчрэг байд юм аа гэж. За чиний үед мөрөөдлийн болцоо чи ямар болцоо? Мөрөөдлийн болцоог одоо гадаад дэж болох юм уу гэж. Болно шүү дээ.
арал марал бичтэй газрууд руу их явах дуртай. Зөвхөн нэг тийм баали малыг гэхгүй те ойрхон бас хайнаа майнаа ч юм уу те бичтэй газар тийм гоё халуун юм ч юм уу нэг тийм хойлохнаа тэгээд өөрсдөө бүр илүү олон дотн мэдчих авах гэх юм уу те боломж гаргаад хойлохнаа байгаад нэг тиймэрхүү. Миний мөрөөдлийн болцоо гэвэл дэлхийгээр аялаад хамтдаа цуг хийж үзээгүй юмнуудаа хийгээд гоё шин зүйлийг суралцаад явбал аягүй гоё дурсамжтай, бөгөөд сургамжтай тийм болцоонууд болох болов гэж бодчих. За мөрөөдлийн болцоо гэвэл зүгээр нэг хоолнд ороод кино үзэх нь яг надад жоохон энгийн санагддаг. Тэгээд яг мөрөөддөг болцоо гэвэл ерөнхийдөө жоохон экстрем аялал маялал ч гэдэм үү, уул хадан тавирах айгүй нэм сонирхолтой юмнууд хийдэг шүү дээ. Тиймэрхүү юмнууд надад айгүй гоё болцоо болох юм шиг санагддаг. Өөрсдийнхөө хийж үзээгүй юмнуудыг хийгээд тэгвэл надад айгүй гоё юм сонирхолтой дурсамжтай үлдэх юм болов уу гэдэг бусдаас арай ондоо. Тийм. Ойлцаад ерөөсөө миний төсөөлөөгүй юм хийвэл ерөөсөө бодож байгаагүй. Тийм сонирхолтой зүйл хийвэл гоё. Байх гэж боддог. Тэгээд яг байдаг л яг болцоо үнэхээр гоё байвал бас гоё л та. Хоёр тэгээд ингээд гоё харьцаад. Гэтэ бас дээр нэмээд ингээд ерөөсөө төсөөлөөгүй сонирхолтой зүйл байвал бас гоё л гэж боддог та. Жишээлбэл extreme уулнаас ороод ч зихний болцоон дээр уулж байгаа юм чинь шинэ. Зүгээр. Тэр нь экстрем спорт гэж бодож байна те. Аа. Хэрвээ хоёулаа яг өнөөдөр ингэ болцсон гэвэл чи юу вэ? Тэрийг би мэдэх юм уу? Чамаг шийдэг үл чи юу вэ? Шийдгээл оо. Одоо уулнаас үсрэх үү? Чих экстрем шүү дээ. Заавал нэг хоол молонд орохгүй нэг тийм яг газраар алхаад ч юм уу те паркаар алхаад ч юм уу тийм хөргөн зарим мармиг ч юм уу cotton candy авч идэж ч юм уу нэг тиймэрхүү. Хэрвээ бороо орж ивэл бороонд гөөх. Одоо яг гар болцыг бол яг хоёул би миний мэддээд нэг газар суугаад юм ярьдаг ч юм уу. Айгу нэг тийм л байвал зүгээр ханил ийш тийш явахгүйгээр яг нэг хоёулнаа л байдаг ч юм уу тиймэрхүү талтай байвал гайгүй. Зүгээр гоё хойлохнаа. Тэгээд шүний хот орч юм уу ингээл ийш тийшээ жоо хоол зам бодит гоё нэг докторчдод нэг гоё нэг шийдвэрнуудаа тавьчихсан ингээл хамт юм яриад яваал зугаалаа тэгэл нэг энгийн те зам дагуугаа хот догч юм уу юу гэдэг тиймэрхүү болж идэл тэгэл ер нь орой л амар гоё юм дөө. Хитэн да тий. Нэгдүгээр өхнийг гэслээ. Яагаад тассан гэхээр яг энэ шалтгааны нэр хэлэхэд амар хэцүү байна. Ямар ч зэн хүний ингээд ер нь хоолой моолой гэж бүх юм ингээл дүгнээд яг яхад ер нь бол хамгийн яг сэтгэл буу өгчих юм уу яг тэр зүйл яг би бол яг сонг гэвэл нэгдүгээр охины сонгохоос арга алга Жаахан таалагддгүй зан чанар гэвэл үргэлжлэлээр хэтэрхий одоо бие биенийхээ орон зай талдах гад байдаг тийм зан юусоо дургуугаад хүн хоёр хүнгийн хоорондоо ер нь бол personal spaceтэй байх хэрэгтэй. Тэгэл үнэ маргааш шүү сууж байгаа юм шиг ингээл бие биенийхээ амьдрал хэтэрхий оролцоол заагаал тэгээд явах надад амар жоохон тиймэрхүү санагддаг. Өөрийнхөө хувьд бол нэгнийг жоохон ойлгохгүй нэг жоохон хэрүүл гарчингууд амар маргалтаад шууд ингээ салын мал гэдэг нэг тиймэрхүү жоохон үйл ойлголцоос болдог асуудлууд жоохон дургу. Нэгнийг ойлгохгүй жоохон ярилцаж шийддэг байвал айгуу дэжгүй байх гэж боддог. Саны хувьд ингээд нэг аюу нэг ядаргаатай зүйл нь ярилцахгүй ингээд байдлыг болон хөндрүүлээд ямар нэгэн асуудал гарвал би тэгээ ярилцаж ойлголцохгүй тэгээд ингээд асуудал гараад тийм юм дургу. Тэгэхээр нэгэсэндээ ингээд юмаа ярихгүй яагаад байгааг нь мэдэгдэхгүй ингээд нэг дугасууд өгөх мэдэг да. Тийм байвал би яасан ч твчихгүй. Чиний хувьд ингээд би биэндээ орон зайг гаргаж өгдөггүй бас дандаа ордог эрхлэлүүд бас амар хэцүү тийм санагддаг. Тэгээ бас хардталт яг тэр дунд бол бас хардталт орчиж байгаа хэ. Хардталт бол бас эрхлэлээ бас нэлээд алдаг зүйлүүд юм. Хартай зан бол тэгээд явандаас үүсчихдээ юм шиг байгаа юм. Тэр хүнээ бас тэр хүнийг хэр итгэж ийн гэдэг дээр юу явж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд ер нь бол өөртөө итгэлгүй хүмүүс л ер нь ингээд хартаад идэв шүү дээ. Тэгээд надаас илүүтэй ингээд яачин гэсэн тийм зам байдаг болохоор тэгээд тэр зан хардталтанд л амар дург. Миний энэ удаа хасж байгаа хүн бол яг тодорхой шалтгаан бол байсангүй. Гэтэ одоо яг бүгдээ адилхан юм яриад гарч яг айлантай бүгднээ санал хэлээд байгаа нэг алийг хасгаад үнэхээр шийдэх хэцүү байна. Тэгээд миний энэ дугаар дээр хасж байгаа хүн бол за гомарл гэсэн.
ер нь бол бас нэлээд ингэж шулуун шудраг амар хурдан бэлтцсэн юм яриатай ингэ байлаа шүү дээ. Гэхдээ ер нь бол төлөвлөсөн ер нь айгүй гоё ярьж байна л да. Гэхдээ яг бас нэг ингээ хамт үерхэлтэй шүү болцоонд шүү яг ингэ нэг юм шууд юм бэлэн өгтөнд бас айгүй аюултай байж санагдаад. Чиний алсын зорилго юу вэ? Би түрүү амар олон сонирхолтой гэсэн шүү дээ. Тэгээд ер нь одоо фэшн дизайнераар сурч төгсчөөд бас одоо эдийн засаг, хууль гээд бас зөндөө олон юмар сурч үзмээр байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ сурж явах явцдаа яг өөрийнхөө бизнесээр эхлүүлээд яг одоо өөрийнхөө лайныг гаргаад ч юм уу тэгж явж байгаад ирээдүйдээ дахиад эдийн засаг хууль дээр сураад ирэхэд дахиад өөр нэг юм одоо байгууллага ч юм уу компаниг үүсгээд тэрийгээрээ ирээдүйдээ авчаана гэж боддог. Яг нэг өөр тодорхойлох юм бол яг бизнес woman болъё гэж боддог. Ер нь Төмөр хатагтай юу? Төмөр хатагтай юу? Яа. Тийм тэгэхэд ер нь ирээдүйд бодлог ер нь хинээс ч хараад бас тийм л хүн болъё гэж боддог. Тийм. Ер нь ойрын зорилго юу вэ? Алсын хол наат ч юм бол чиний ойрын хамгийн ойрын зорилго ч юм уу? Сургуулаа төгсөн тэр явцдаа одоо өөрийнхөө лайныг гаргаж эхлэх. Гэж байгаа авцсныхаа. Зөв. Ойрын зорилго одоо сургуулаа төгсгөл юм да. Цуулаас гадна? Сургуулаас гадна яг амьдрал дээр үү? Тийм амьдрал дээр ер нь яг бодит хамгийн наанд биелэх боломжтой ч юм уу тиймэрхүү чиний боддог ер нь ойрын зорилтууд гэх юм уу? Одоо миний хувьд тустай гарах, машинаа сайжруулах тэргээл тиймэрхэн байгаа байхгүй юу? Тиймэрхүү. Одоо хэл нэгтэл явна байхгүй. Аялна гэж юу? Тийм сургуулаа ч явна тэгээд бас юм аялна. Тийм. Чи ээж боллоо шүү дээ. Ямар төрлийн ээж болох вэ? Зүгээр яг найз шиг л ээж боллоо. Яг хүүхдийнхээ найз шиг нь юу ч нуудахгүй ярилцаад бүх амьдралд ингээд зүгтэй болох гоё байх. Тэгвэл бас юм нууж хаадаг, айлгаад байвал бас юм нууж хаадаг болгочих واخ гэж боддог. Тий. Би амар зөөлхөө ээж болох аа. Ер нь хүүхдээ амар айлтдаг найз шиг ээж бай гэж боддог шүү. Ер нь угаасаа тийм болно гэж болно. Ер нь яг ярилцаад хүүхдийнхээ асуудлыг сонсоод сайн ээж болно. Хойлоо эзээ хүүхдэд болох уу? Хизээ ээж болно гэж боддог вэ? Төлөвлөдөг үү? 30. Гэхдээ тэрнээс наанч байж болно. Яг уу яагаад гэж байгаа гэхээр тэр хүүхдэд зориулах юм бүхнийг бэлтжгээд хүүхдээ гаргана гэж боддог байхгүй юу? Зөв. Адилхан бодд юм байна. Өөрөө тогтсон боловсралтай ажилтай болсон цагт нэг 30 төхөөлөд ч юм уу. 30 төхөөлөд. Зөв. Дөрөвдүгээр шат. Яг энэ хоёр маань яг л адилхан юм яриад байна. Яг сүүлийн 3 үеэс худалдаад яг л адилхан юм яриад байна. Яг сонгоход амар хэцүү байна. Асуух хүн нь болохоор бишэл юу надад илүү таалагдлаа. Би өөрөө фэшн дизайнераар сурах гэж боддог байсан. Тэнгүүд яг тэрнтэй өөр нь холбогдоод бас яг Намайг стаасуу, намайг тийм намайг хаслаа. Ямар ч гэж ер нь бол бас л уг нь илий гээл уг нь амар гоё тогтоом хийгээд явж байгаа надад амар таалагдсан. Яалч нэгийг сонгох хэрэгтэй болохоор нэгийг сонгож байна да. Өндөр 180 цагаа гэсэн тий. Өөрөө хэр их бизнесээр хичээлтэй. 1 жил явж байна. Турхгаал. Тэгвэл бас хөрхөн мастер юм бэ. Одоо булчингийн гэх юм уу те. Чи намайг ямар аа гэж. Богино өстэй ч. Ястай яг идэх юм алга та одоо урт нь хармаар байна да. За нийлж шүү. Хай. Мишэл. Сайн. Ямар харж ирсэн юм? Тийм. Хөдлөж Facebook дээр найз үзүүлээ. Магадгүй За чигэс юм. За. одоо таарын гараад болцоонд явах гэж зөвшөөрөх үү? Ороо баярлаг гэсэн дараа. Хоёр. Тийм. Яг тодорхой юм бол байхгүй. Тэгээ ер нь бол дүрслэгдэхэд аягүй хэцүү байт юм аа. Хөлөн мөнгө тавалдаг гэхээр хинч тэгдэггүй байхгүй наа хөлөн. Гэж үр гайхдаг юм. Тэгээ яс тэр мөрөнтэй амар холбоотой болоо гэж бодож байна. Амар нөгөө тийм
их сургуулийн юу ярилцсан орж байгаа юм шиг тийм мэдрэмж аваад амар ингээд зүрх дэлбэр ингээд амар сандраад хамаг бие барьсан. Үзэл бодол манд байсан болов уу? Яг сайн мэдэхгүй байна гэхгүй. Тэгэхэд тэгээд яг өөрөөс нь арай ондоо яг өөрөх нь хүссэн хариултыг хэлээгүй юм. Тиймэрхүү байдлаас л хасагдсан байна. Яасан л арай нөгөө жоохон маацэрсэн болов хэтрүүл тоглоом хэтрүүлсэн болов. Тэгээд талт гэж бодоо. Жоохон хөнгөн ярьсан баг л та. Тэгсэн жоохон гүн амьдрал мэдрэл ярих байсан юм шиг байна.